Яг эцэст эрэгтэй хүн чинь даруй дүлгөн зантай юм битэл хайртай юм бэл шүү. Нэг орилж шгараал дээш өндөр хоолоогоор гараал хэрүүл хийгээл зодоо хийгээл нөхрөө маажаал ингэдэг эр хүнд ямар эр хүн хайртай байх юм бэ? Тийм бидтэй. Тэгээд яг л хамаг юмаа дэлгээл тогоон доторх юмаа дэлхий даяар зарлаал те. Уучлаараа манай ээж бол надтай анх ингээд би буяатаа сууж байхад ээж минь юу ч ариунаа минь тогоон дотроо юмаа хадгалж үзээр юмаа талталдаг бахаараа. Тэгэл цүхээ аваал хаалгаа тас хагаал гараал те аяж гараал би хизээч тэгж байгаагүй. Ээжигээ өнгөрснөөс хойш би яг тогоон дотроо бүх асуудлаа яг нүүр тулж агаад үнэнтэйгээ нүүр тулж агаад тэгээд асуудлаа бид нар шийдэж чаддаг байна. Тэ буруу бол буруу да. Тэгээд мэдээж хэдэн хоног бид нар буруугаа хүлээхгүй шүү дээ хүүхнүүд хийн те. Тэгэл дуугаа хураан тэгэл ингээл гоншигнон гомдон те. Энэ процессыг чи явж агаад энэ эргээд бид нар зүрхний ухаарлыг өгдөг. Яг энэ эцэс надаас болцсон юм байна шүү гэдгийг бид нар маш сайн таньж чаддаг. Хардаг байх хэрэгтэй юм бэл. Тэг би бол ээж хүн гэрт амар амгалан бий болгоч гэрүүл эр нөхөр өрхөдөд амар амгалан бий болдго юм байна гэдгийг яг амьдралаасаа өөрөөсөө олж харсан. Энийг би өөрөө тушаад үзэнгүүт яг тийм байгаад байгаа юм. Би дууга өндөрсгөөл за би тэгэл ингэ чинь би өстө ядарч ирж जैन тэгэл мус аймнууд тэхгүйгээл ингээл ирэх юм бол өөр хүүхдүүд нөхрөө чинь бүлтгнөөл хөөрхий те тэгэл ээж ингэ чинь ингээл айгүй хөөрхөн штэ эргэжтэйчүүд те би чинь эрчүүдийн дунд амьдардаг болохоор хэдэн эрчүүдийн дунд амьдардаг болохоор энэ эрчүүдийг мэдээд идэг байхгүй юу те нэг талаар энэ чинь таны сайн найз штэ тийм штэ бид нар чинь яа бид нар тэднийг заавал бүх юм буруутгаал тэгэл тэгсэнгүүд ингэсэнгүү тэд нар ягаач заавал бүх юмыг хийх ч ёстой ягаач заавал эрэгтэй хүмүүс дандаа бүх юм дээр ингээл те ялагч байх ёстой те чи аль алиндаа гой буулт тэгэл гой ингээл явмаар штэ те